Сайн байцгаана уу? Нийслэлийн соёл урлагийн газар Улаанбаатар хотын музейгээс хотын түүхийг 2 минутад таны мэдхийн цоврал бичлэгүүдийг хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар Улаанбаатар хотын худалдааны төв гудамжны түүхийг тайлбарлах болно. Иргэдийн нэрлэж хэвшснээр урт цагааны албан ёсны нэршлэр жуулчны гудамж бол Улаанбаатар хотын хамгийн эртний гудамжны нэг юм. 18 дугаар зууны сүүлч үед үүссэн уг гудамж нь 20 дугаар зууны ихэнх хүртэл 150 гаруй жил Улаанбаатар хотын хамгийн том худалдааны төв гудамж байв. Худалдааны гудамж нь хүнс, бараа, мах, төмөр, мод, чулуу, алт мөнгөний төрөлдсөн захуудтай байсан бөгөөд одоогийн барилгачдын талбайд махан дов нэртэй нийслэл хүрээний мах худалдаалах зах байжээ. Монголчууд зах дээр морь, тэмээ, хонь худалдахын зэрэгцээгээр өвс, түлээ, гэрийн хогшил хэрэглэлийг худалддаг байжээ. 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараачаар хүрээний худалдааны гудамжинд ихээхэн өөрчлөлт гарчээ. Энэ гудамжинд байсан сүүдэр зургийн байшинд 1921 оны эцсээр Монголын төв хоршооны анхны дэлгүүр буюу улсын их дэлгүүр нээгдэж 1930 онд тэр үеийн хамгийн өндөр 2 давхар байшинд шилжин байрласан нь өндөр хоршоо хэмээн нэршсэн байна. Мөн гудамжны эхэнд 1924 онд Монголын худалдаа аж үйлдвэрийн банк байгуулагдсан бөгөөд 1920-од оны эцсээр Стормонг хэмээх зөвлөлтийн худалдааны байгууллагын дэлгүүрүүд 1930 онд Монголын төв эмийн сан, 1936 онд шар дэлгүүр гэж нэршсэн үлгэр жишээ дэлгүүр, 1946 онд туул зоогийн газрын барилга баригджээ. 1-2 дугаар 40 мянгатын орон сууцны хорооллыг барих үед хуучин худалдааны гудамжийг өргөтгөн хойд талд үйлдвэр хоршооллын худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийн барилгыг 1959-оос 1961 онд архитектор Дамби Нимбийн зураг төслөөр барьж байгуулжээ. Тэр үедээ уг барилга Улаанбаатар хотын хамгийн урт цагаан барилга байсан учраас иргэд олон нийтийн дунд урт цагаан хэмээн нэрлэгдсэн байна. Худалдааны гудамжийг 1970 онд Октябрийн гудамж, 2002 онд жуулчны гудамж гэж нэрлэжээ.